За бүгд нийсний өдрийн мэнд хүргье. За өчигдөр мэдээ сонсоод тэгээд өөрчлөлт ороод өнөөдөр эзний үгийг хуваалцах хойр ногдсон байгаа. Тэгээд богино хугацаанд ч гэсэн эзэн энэ 7 хоногийн туршид бас эзэн ховчилж ухааруулж ойлгуулсан илчлэлт яг бас эзэн бэлдсэн байж таарсан. Тэгэхээр эзний бас гоё төлөвлөгөө өөрийнхөө чуулганыхаа итгэгч нартаа дамжуулахыг бас хүссэн болов уу гэж таамаглаж итгэж байгаа. Амен. За тэгээд бүгдээ хамтдаа 2 дугаар Коринт 12-ийн 1-ээс 10 гэсэн энэ бичээс дундаас мөхөстлөөрөө сайрхах гэдэг сүнслэг ойлголт байгаа. Мөхөстлөөрөө сайрхах. Энэ гайхалтай үннийг бидний итгэлийн амьдралд маш практикт, маш хэрэгтэй, маш гоё, үнэхээр чухал. Энэ дамаа энэ дэлхий харанхуй дүүрэн, өхлийг харанхуй хөндөй гэж нэрлэдэг энэ ертөнцид маш хэрэгтэй энэ үннийг бүгд хамтдаа суралцгаая. За тэгээ бүгд хамтдаа бичээсээ та бүгд манд Библиэ гаргасан гэж найдаж байна. За би уншиж танад агуулад хараарай. 2 дугаар Коринт 12 дугаар бүлэг 1-ээс 10 дугаар ишлэгийг уншнаа. За сайрхах нь ашиггүйч зайлшгүй байна. Учир нь би эзний үзэгдэл болон илчлэлүүдийн тухай хэлэх гэсэн юм. Би Христ дотор нэгэн үнийг мэднэ. Тэр 14 жилийн өмнө 3 дахь тэнгэрт аваачигдсан юм. Би дотроо юу эсвэл биеэсээ ангидуу гэдгийг нь би мэдэхгүй. Бурхан мэднэ. Би тийм хүнийг мэдэгч. Би дотроо юу эсвэл биеэсээ ангидуу гэдгийг нь мэдэхгүй. Харин Бурхан деваачнд аваачигдсныг нь болон хүний илэрхийлшгүй хэлж боломгүй үгсийг сонссныг нь мэднэ. Би тэр хүнээр сайрхах болно. Харин өөрөөрөө бол мөхөстлөөсөө бусдаар сайрхахгүй. Би сайрхахыг хүсвэл мунхаг болохгүй. Учир нь би үннийг ярина. Гэвч хэн нэг нь надаас хардаг буюу сонсдгоосоо илүүгээр намайг хэтрүүлж үнэлэхгүй гэсэндээ би үүнээс түтгэлздэг юм. Мөнөөх агуу гайхамшигт илчлэлүүдээс болж мах бодид минь өргөс өгөгдөж, өөрийгөө хит дүгийлэхөөс сэргийлж намайг сатааны зарлага илч дилсэн аж. Үүнийг надаас ангижруулж өгөөч гэж энэ талаар би эзнээс 3 таа хүсэмжлэн гуйсан юм. Тэр надад миний нэгүсэл чамд хангалттай. Учир нь мөхсдөлд миний хүч бүрэн төгс болдог гэж айлдсан. Иймд Христийн хүч надад орших тул би ихэд баяртайгаар мөхсдлөөрөө илүү сайрхна. Иймд Христийн төлөө мөхсдөл, доромжлол, гачигдал, хавчлаг, шахалттай би баяртай байна. Учир нь би хизээ мөхсдөн тэр үедээ хүчтэй байдаг. Амен. Би урчин харууллынхаа ажилласаа буугаад өглөө шууд нааш ирсэн байхгүй. Бас нөгөө нэг мөхсдлийн талаар мөхсдөл донд эзний хүч байдаг гэдэг энэ амлалтайгаа ч хамааралтай юм мэдгүй бүр би маш сүлдэж байна. Тэгэхээр эзэн бас утга учиртай байгаа болов уу гэж найдаж байна. За хүмүүс ер нь мөхөс сул дорой хүнд дургу. Итгэгч нар хүртэл харамсалтай. Мөхөс сул дорой хүмүүс дургу дотроо. Наанаа бол мэдээж ил гарахгүй. Дамаа одоо ингээд бүтэнсээ өдөр ч юм уу эсвэл ганц нэг хамт сууж байгаад ганц нэг харилцаад тэгээ явчих ийм харилцааны төвшөнд бол ил гарахгүй. Харин ингээд удаан хугацаанд хамт байгаад ирэхээр ил гарч эхэлнэ. Тэгээд дургу буруутах нь шүүмжлэн тэгээ алдаа одоо мөхөс сул дорой буюу алдаа гаргадаг хүнд цаанаа дотроо шүүмжлэн тэгээ буруутах нь тэгээд чадвар муутай хүн байх юм бол үнэлэхгүй үнэлэмжин доошоо буун мэдлэг муу мэрэгэн ухаан муу байгаад ирэх юм бол ингээд дорд үзсэн. Ер нь ингээд цаанаасаа тийм нэг юм буруутах ээж чи ийм байх ёстой байтал ийм байна гэдэг нэг тийм тэр нь цаанаа тийм нэг юм дургу зүйл итгэгч нарт хүртэл харамсалтай байгаа. Тэгээ энэ өөрөө маш аюултай бүр маш аюултай. Чуулганы итгэлийн амьдрал бүр маш аюултай. Тэгээ яг ийм бодит байдал донд нөгөө сул дорой хүмүүс маань өөрсдийг шөөмжүүлж, буруутгах, гойчилж ингээд дандаа үгэлдэг, дандаа ингээд цаанаа ингээд үн цэнийг нь буруулж байгаа тэм хүмүүсээс нөгөө сул дорой хүмүүс нь
Нэг бол ингээд зайгаа бариад явандаа ингээд ер нь бол холдно. Нэг бол эсвэл хамт за холдохгүй маахад хамт байлаа гэж бодоход яг хаа ихлээр шууд баг зүүж эхэлнэ. Нөгөө мөхөс сул дорой байдлаасаа ичээд ягаад тэгэхээр энэ байдлыг минь л харахаараа энэ хуурлаад байгаа учраас энийгээ даръя. Энийг шүмжлээд байгаа. Энэ байдлаас нь болоод хүмүүс намайг зовоод учраас энийгээ зүгээр даръя, нууй. Энэ муухай, миний муухай зүйл гээд одоо баг зүүн тэ хоёр нүрэг гаргана. Тэгэхээр аль нь ч гэсэн сөрөг үр дагавартай. Нэг бол шууд холдно, айгуул цуглаанаас холдно, сүлдээ бурхнаас ч холдно. Мөхөс байдлыг нь бид нар хараад ингээд дургу шүмжилж байгаа тийм байдал донд байх юм бол эсвэл дарж хоёр нүүр гаргаж дарснараа нөгөө мөхөс сул дорой хүн сүнс нь өвчлөөд эхэлнэ. Зүгээр ингээд та нөгөө дотор нь яг байгаа хэвээрээ. Нөгөө дотор байгаа зүйлийг учрыг нь олохгүй юу байгаа ч бүүмэд. Тэгээд энэ ямар ч гэсэн энэ нэг юмнаас болоод амар муухай ингээд хүмүүс би алга үздэд байгаа учраас муухай хэлгээд байгаа учраас муухай хараад байгаа учраас энийгээ дараад идэг гадна ингээд пүүдэрдэг ч юм уу ингээд дараад нөгөө юм цаанаа байгаа л. Тэгээд сүнс нь ингээд өвчлөөд эрүүл бус болоод эхэлнэ гэсэн. Тийм учраас одоо нөгөө нэг нь мөхөс сул дорой байдал нь яг юу ямар утга учиртай юм. Яагаад ингэж итгэгч нарт одоо биднэрт бүгдэнд нь юусаа бүх хүмүүс Паул хүртэл одоо ярьж байгаа тийм. Тэг яагаад ийм зүйл байгаад байгаа юм бол Библийн хувьд энэ ямар утга учиртай юм бол гэдгийг одоо цөмөрөө ойлгох нь маш чухал байдаг. Тэгвэл дараа өнөөдрийн ишлэл дээрээс харах юм бол маш гоё, гэхдээ маш сонин. Ойлгохгүй бол яг зөв ойлгохгүй бол их сонин мэдэгдэл. Өнөөдрийн энэ 10 ишлэлээр юу гэж хэлж байгаахаараа мөхөс сул дорой байдал нь сайрхах зүйл гинэ. Сайрхах. Тэгээ энэ их үг судлал хийх юм бол сайрхах гэдэг үг нь болохоор өнгөрөх. Тэгэхээр сул дорой байдал хүмүүс хараад чи гэсэн чинь тэр өнгөрнө гинэ. Нөгөө тэр нь одоо тэ ингээл залхуу байдал тэ эсвэл бол цаг барьдаггүй байдал тэ одоо тиймэрхүү байдлаар ингээд өнгөрнө гинэ. Сайрах нь өнгөрнө. Тэгээ бахарх нь бүр гайхуулна гинэ. Амар энийг ойлгохгүй бол Библи ингэж яриад байгаа. Паул. Тэгэхээр сүнслэг энэ юм цөмөрөө ойлгох маш чухал. Тэгээ бүр бардамнаж бахархаж ингэж гайхуулдаг нэг ийм үг байгаа таахгүй. Би мөхөс байдал нь өөрөө мөхөс байдлаараа би илүү сайрхан, өнгөрн, гайхуулна, бахархан гэж ярьж байна Паул. За ийм зүйл сүнслэг ийм мэдгэл үнэн байна. Тэгээ энийг цөмөр ингэ зөв ойлгохын тулд энэ 10 ишлэл дотор маш чухал юм уялдаатай нэг юм зүйл байгаа. Тэгэхээр нэгдүгээр ишлэл харах юм бол ингэж байгаа. Сайрхах, бардамнах, бахархах, сайрхах гэдэг байгаа ер нь ямар ч зүйлээр зөө. Ямар ч зүйлээр өнгөрөөл, бахархаал, бардамнаал ингэх нь өөрөө ямар ч ашиггүй. Тэгэхдээ Паулын хувьд хардаа нэг юм энэ зүйлээр өнгөрөхөөсөр аргагүй байдал Паул орцсон байгаа байхгүй. Яг энэ Коринт цуглааны хам сэдвийн хувьд. За тэр нь юу вэ гэхээр 2 дугаар Коринтынхаа 11:5 дээр хардаа нэг ийм хэдэн хүн байгаа байхгүй. Паулыг эсэргүүцэгч нар байгаа юм. Одоо Паул нэг ийм сайрхах, бахархах гэдэг зүйл уг нь Паул хүсэхгүй байгаа байхгүй. Энэ өөрөө ямар ч ашиггүй, бүр аюултай, дургу. Гэтэл та нар баг намайг энэ зүйлээр сайрхуулахгүй байх ингээд өнгөрөх ёстой болгоод байна штэ гэд байгаа нэг хэсэг бүлэг хүмүүс байгаа байхгүй. Тэр хүмүүс нь юу гэж байгаа гэхээр өөртөө ингэж ярьж байгаа. Өмнөх 11 дугаар бүлгийн 5 дугаар ишлэлээр харин тэдгээр нараа өөрсдөө онцгой элч нар гэж нэрлсэн хэсэг Паулыг эсэргүүцэгч хүмүүс байгаа байхгүй юу? Онцгой элч нар. Гэтэл яг үнэндээ тэдгээр нь онцгой бүр Паулаас ч илүү онцгой биш. Паул тэдний юу гэж хэлж байгаа гэхээр хараа 11-ийнхаа 12-аас 15 дээр 13 дээр хуурамч элч нар. Залтай адилчид. Гэтэ өөрсдөө бид нар бол онцгой элч нар гэдэг байгаа байхгүй юу? Залтай адилчид. Христийн элч нар болж хувиргсад Яраас сатааны үйлчлэгчд гинэ. Паул шууд ингэж хэлж байгаа. Паулад дамжуулан бурхан тийм хүмүүсийг. Гэсэн чинь тэдгээр хүмүүс нь хардаа өөрсдөө өнгөрөөд байгаа байхгүй юу? Сүнслэг. Би бол ийм бид нар бол ийм сүнслэг. Гэтэл Паул мяа. Тийм учраас биднийг сонс гэдэг нэг ийм хүмүүс гарч ирээд байгаа байхгүй юу? Нэг ийм сүнслэг байдлаараа сүнслэг бэлэг авьяасаараа нэг мундаг юм ярьдаг үздэг нэг тийм зүйлсүүдээр өнгөрч рекламдтай нэг тийм хүмүүс байгаа. Гэсэн чи тийм хүмүүсаараа бараг Паулын бурхны хонин сүргийг хулгайлах гэдэг гэсэн үг байхгүй. Би бол та нарын жинхэнэ онжинчин байна. Паул бол чадваргүй. Би бол жинхэнэ онжинчин байна. За би
өөрийгөө батлая. Би бол ийм чаддаг, ингэдэг, тэгдэг гэж сүнслэг ийм гоё мэдэрдэг гэдгээр өөртөө рекламдаад сайрхаад өнгөрөөд байгаа байхгүй юу. Гэсэн чи яг энэ байдлыг нь хараад Паул зайлшгүй өөрөө бас өнгөрөх ёстой болчиход байгаа байхгүй юу. Өнгөрөх. Зайлшгүй өөрийгөө рекламдах ёстой. Яагаад вэ гэхээр жинхэнэ хонч нь өөрийгөө би та нарын жинхэнэ хонч чинь байна гэд өөрийгөө рекламдаж яг байр суурин дээр гарахгүй байх юм бол оронд нь өөрхөн гарч ирээд хон сүрийг хулгайлах гэдэг байгаа байхгүй. Тийм учраас Паул ашиггүй ч гэсэн та нарын төлөө, Бурхны тэр нөлөөний төлөө би өөрөөрөө өнгөрөхөөс сайрхахаас аргагүй байна гэж яг гэж ярьж байгаа. Гэхдээ өөрөөрөө гэдэг нь одоо цөмөрө харах юм бол Паул маш өвөрмөцөөр нэг зүйлээр өнгөрж бардамнаж сайрхаж байгаа. За тэндээс нь цөмөрө цаашаа өнөөдрийн мөхсөл байдал гэдэг зүйлийг цөмөрө ойлгох гэдэг. Тэр харах юм бол ингэж байгаа. 2 дугаар ишлэлээс. За одоо Паул хардаа хинээр өнгөрч сайрхаж тий одоо ингэ бахарах гэдэг байгаа ихлээр өөрөөр. Гэхдээ өөрийгөө болохоор ерөөсө тэр хүн гэдэг нэг байдлаар 3 дугаар биедээр илэрхийлж байгаа. Өөрөөр хэлбэл Паул өөрөөр ерөөсө өнгөрөх өөрийнхөө нэг зан чанараа нэг байдлаараа өнгөрөх гэдэг байгаа юм зэ. Гэхдээ би гэж хэлэхээс хүртэл имээгээд байгаа байхгүй. За юу ихээр 20 дугаар ишлэл авах юм бол гэж би Христ дотор нэгэн хүнийг мэднэ гинэ. Би Христ дотор өөрийгөө мэднэ гэж ярихгүй байна. Одоо энэ Паул ярьж байгаа. Би Христ дотор нэг хүнийг мэднэ. Тэр 14 жилийн өмнө буюу 41 оны хавцаа байгаа юм. Тэгэхээр нөгөө Барнабтай танилцахаас ч өмнө анхны аяллаа хийхээс ч өмнө үйлчлэл эхлэхээс өмнө нэг төрлөх хот Тарста нэг 8-аас 10 жил байсан юм байна. Тэгэхээр тэр бэлтгэгдчихсэн бурхантай бэлтгэгдчихсэн тэр нэг 10 жилийн хугацаанд нь буюу энэ 14 жилийн өмнө бурхан Паулыг 14 жилийн өмнө Паулыг 3 дахь тэнгэрт аваатсан гинэ. 3 дахь тэнгэр гэдэг нь болохоор Библийн дагуу 3 тэнгэр яригддаг. Нэг нь болохоор бидний амьсгалж байгаа үүл хөвөрдөг шуун нисдэг энэ Азоны давхарга энэ тэнгэр байхгүй. Энэ болохоор нэг дахь тэнгэр нь. 2 дахь тэнгэр нь болохоор шууд дэлхийгээс гараад од гаргис галактик байгаа сансар охторг нь 2 дахь тэнгэр. 3 дахь тэнгэр нь болохоор сүнслэг ертөнц. Бурхны байгаа газар. Өөрөөр хэлбэл ерөөсө цаг хугацаа орон зайнаас бүр цаашаа даваад нөгөө нэг бурхны байгаа деваачин гэдэг ойлголт. Тэгэхээр 4-р ишлэл би тийм хүнийг тэгээ хардаа цаашаа харах юм гэж байгаа. Тэнгэрт аваачдсан юм аа би дотроо юу эсвэл биеэсээ ангидуу гэдгийг би мэдэхгүй. Энийгээ бүр давтан байж. Тэгээд бурхан мэднэ. Деваачинд аваачсан гэд. Тэгээд тэнд очиод харах юм бол юр бусын үзэгдэл үтсэн. Юр бусын мэдээнүүдийг сонссон гэж байна. Үгээр илэрхийлэх аргагүй юм. Хамгийн сонирхолтой нь хараад ингэж байна. Паул зүгээр зүүдэн дотроо үтсэн бол зүгээр яг ингээ биеэр ингээ сууж байгаа зэрэг Магдалины цаг дээр зэрэг Мацагогийн залбирлын цаг дээр ингээл үзэгдэл ингээл бид нар үздэг шүү дээ тийм нөхцөл бүрдэх үед яг тэгсэн бол би дотроо юу биеэсээ гадна гэж хэлэхгүй байхгүй юу зүгээр л би үзэгдэл үтсэн зүүдэлсэн гэх. Гэтлаардаа би дотроо юу биеэсээ гадна мэдэхгүй гэдэг байхгүй юу өөрөөр хэлбэл би яг энэ биеэрээ хүртэл 3 дахь сүнслэг ертөнц рүү ингээд аваачигдсан юм шиг яг энэ бодиттой биеэрээ тийм юм Паул мэдэрсэн байгаа байхгүй. Тийм учраас ингээд эргэлзээд яг ингээд биеэрээ мэдэрсэн гэхдээ боломжгүй шүү дээ. Юу болсон юм бэ бүү мэд. Тэгэхээр хараа ийм өвөрмөц гэрчлэл, илчлэлт, ойлголт, үзэгдлийг Паул үтсэн байгаа байхгүй. Одоо бид нар ингэдэж шүү дээ ингээд за гэрчлийн цаг хийгээл гэх юм бол Есүс шиг усан дээр алхсан хүмүүс байвал эсвэл хор тавдрыг эдгээсэн хүн байвал тэрийгээ бүр өстө үнэхээр энэ жинхэнэ гэрчлэх ёстой зүйл мөн тэ би усан дээр алхсан. Би өвчтөө үнийг би өгсөн үнийг амьлуулсан. Энийгээ гэрчлийн цаг дээр найдвартай зоригтой бахархалтайгаар нөгөө сайрхан байж гэрчлэх нь тодорхой зэ. Би тэ мэдээж яг даруугаар ярих ч гэсэн цаанаа гүндээ ёстой гоё нэрээ. Ямар гоё би ийм гоё супернатурал тэ одоо үзэгдэл ичэлтэй ойлголтыг гайхамшигын эзний хийсэн зүйлийн нэг хэсэг болчлоо гэж ярьж штэ. Гэтэл Паул болохоор тэрийг би гэж ярихгүй тэр хүнийг би мэднэ гэдэг. Өөрийгөө ингэж холдуулаад өөрөөсөө холдуулж тийм даруй байдлаар сайрхах тэр нэг бурхны илчилт ойлголтыг харсан зүйлийг тэгж яриад байгаа байхгүй. Тийм юр бусын үзэгдлийг үтсэн. Тэгэхээр яг за энэ болохоор яг нөгөө нэг Паулын хүсгүй мөртлөө өөрийнхөө үйлчлэлийн байр суурь бурхны нөлөө 20 сүргийг хамгаалахын тулд нөгөө нэг муухай хулгайч нар 20 сүргийг хулгайлах гэж байгаа хүмүүс өөрсдөө бид нар бол ийм мундаг, ийм сүнслэг гэдэг байгаа хүмүүс зэрэгцүүлж бүр илүү болгож эзний хийсэн илчилт ойлголтыг гаргаж ирэхийн тулд сайрхаж байгаа зүйл энэ байдаг. Маш гайхамшигтай сүнслэг ойлголт. Ивэл өрөөлийг нэг бэлэг илчилт үннийг харсан. Тийм учраас
Энэ нэгнээрээ л сайхан гэж ярьж байгаа. За одоо эндээс биш тий. Эндээс одоо бидний өнөөдөр үзэх гээд байгаа зүйл холбогдож байгаа байхгүй юу? Тэр нь юу гэхээр яг энэ үзэгдэл өгөгдсөн чинь нэг юм баланс болгож одоо яг энэ зарчим сүнслэг ертөнцид бидний итгэлийн амьдрал яваад байгаа байхгүй юу? Бурхан Паул бүр юр бусын илчилт ойлголт, бэлэг авьяас, үзэгдэл, илчилт ойлголт гайх юм шиг юм өгж байгаа. Тэгсэн чинь тэр сүнслэг бэлэг юр бусын илчилт ойлголтыг дагаад хүн найдвартай бардамнах гэдэг байгаа байхгүй юу? Найдвартай. Цаанаасаа. Тийм учраас Паул би хүсэхгүй. Гэхдээ 20 зүргийнхаа төлөө энийгээ ярихаас гарахгүй нэгэд ярьж байгаа. Гэхдээ ингэхдээ хүртэл имээгээд тэр хүн гэдэг байдлаар яриад байгаа байхгүй. Бардамнал гэдэг юмнаас маш тийм имэж. Тэгсэн чинь хараа энэ бардамнал гэдэг зүйлийг нь бардамнахаас урдчлан сэргийлж мөхс байдал гэдэг зүйл орж ирж байгаа байхгүй. Итгэлийн амьдрал дээр Паулын хувьд ч гэсэн маш их ивэл өрөөл сүнслэг бэлэг авьяас чадвар илчт ойлголтууд бид нар ч гэсэн тодорхой хэмжээнд ингээл эзэн ахин штэ. Тэгээ ингэхэд манус сул дорой учраас бардамнах юм араас найдвартай дагалдаад байгаа байхгүй. Найдвартай. Тийм учраас бурхан тэрийг мэдж байгаа учраас шууд бурхан нэг зүйлийг балансжуулж оруулж ирж байгаа. Махан биед нь өгдөж байгаа өргөс. Бүр сатааны оролцоотой тийм өргөс байгаа байхгүй. Бүр маш өргөс. Тэгээ таах юм бол ингэж байна. 7 дугаар ишлэл дээр мөнөөх агуу гайхамшигт илчлэлүүдээс болж гэж байгааз маш гоё усан дээр алхасан гэдэг чинь үнэхээр юр бусын гоё гэрчлэл бахарх үз тэрийг байнга ямар нэгэн байдлаар даруу ярих ч гэсэн тэрийг байнга гаргаж ирэл эзнэр би ингэж ашиглагдсан надад ийм гоё бэлэг авяас өгөгдсөн ингээд сүнслэг манусист хамгийн гоё араас нь явдаг тэр үйлчлэл гэсэн чинь тэр зүйлээс нь болоод заяа тэр гоё зүйлээс нь болоод бурхнаар ашиглагдж байгаа сайхан зүйлээс нь болоод мөнөөх агуу гайхамшигт илчлэлүүдээс болж махбодод минь өргөс өгөгдөж өөрийгөө хэд дөвөөлөхөөс ингээд чэшээгээ бүр нисгээд байгаа байхгүй ийм ундаг. Тэгсэн чинь тэрийг нь балансжуулаад хэд дөвөөлөхөөс сэргийлж намайг сатааны зарлага илч дэлсэн юм а зовоос юм а гэдэг энэ зүйл ярьж. За энэ нь болохоор ийм нэг өргөсгээд байгаа зүйл нь Паулыг мөхс болгоод байгаа байхгүй. Мөхс сул дорой байдалтай болгоод байгаа. Тэгээ энэ юуг Эрдэнэтэд болохоор энэ өргөсийг болохоор ингээд янз янзын байдлаар ингээд тайлбарладаг. Тийм байх магадaltaй. Мэдээж Библийн зүгээс бусад галаад ном олон юмнаас нь гаргаж яад Паулын махан биед нь байгаа энэ өргөс өөрийг нь зовоогоод байгаа энэ зүйл нь ийм зүйл байх магадaltaй гэдэг нэг хэд юм байгаа. Гэтэ миний хувьд болохоор юу гэж боддог итгэдэг вэ гэхээр нэг ийм ойлголт яваад байдаг байхгүй. Ингээд нэг зүйлийг ингээд хэлдэг. Одоо жишээ нь Есүсийн загалмай өгөхлөөс өмнө ингээд Понти Пилатад ингээд байцаагдчих үедээ Есүс би үннийг тунхаглахаар ирсэн гэдэг агуулгатай юм ярих үед үнэн гэж юу юм бэ гэдээ асуудаг байхгүй. Пилат. Тэгсэн чинь үнэн бол тийм гэж юу ч ярихгүй. Асуултанд хариулт нэрс хэлэхгүй. Тэгээд дараагийн одоо сцен болоо явдаг байхгүй. Яг тэр үнэн гэдэг нь өөрөө бүр амар комплекс цогц. Тэг хаанаас харахаас шалтгаалаад янз янзын хэлбэрт ордог. Нэг юм амьт нөгөө нэг бурхны үг бол амьд бөгөө итгэвтэй гэдэг шиг нэг үнэн гэдэг ойлголт чинь маш цогц ойлголт байхгүй. Маш өвөрмөц. Үн мөнх бурхны нэг хэсэг бүр ингээд ойлгохын аргагүй үн мөнхөд ингээд судалсаар байх тийм зүйл байхгүй. Тэрнтэй адилхан би нэг юу гэж ойлгодог вэ? Миний хувьд зүгээр өргөс гэдэг нь ингээд Паул тайлбарлаагүй нь миний бодлоор итгэгч болгоны нөхцөл байдлаас шалтгаалаад тухайн үнийг мөхс болгодог зүйл нь янз янз байх магадaltaй санагдаад байгаа байхгүй. Тийм учраас ингээд шууд тэргээ хэлчих юм бол шууд тэрийг нь бариад өөр нэг өргөс болох зүйлийг хүн бодохгүй байх магадaltaй. Тэгэхээр ингээд шууд тэгээ одоо нөгөө орон тог юуг нь хэлээл те. Тэгээд Паул хэлэхгүй. Гэхдээ яг хүмүүс ингээд иймэрхүү 7 таамаг байгаа юм. Жишээ нь нүдний өвчин гинэ ингээд. Нүдний өвчнөөсөө болоод ингээд амар зовж ханалдаг дорой байдалтай. Тэгснээр толгой нь маш их өвддөг хүн байсан юм янаас. Тэгээд толгой өвчин байх магадaltaй. Бас архах хууч өвчин, ямар нэгэн архах хууч өвчин. Тэгээд дөрөвдүгээрт нь хэл ярианы бэрхшээл энэ ном дээр ч гэсэн байгаа ингээд. Миний хэл яриа ингээд те асуудалтай байхад хүртэл та нар намайг ойлгосон гэ байгаа байхгүй юу? Тэгэхээр Паул үг яриан дээрээ ч гэсэн бүр айхтард нэг апалтай арай жоохон доор байж магадгүй санагдсан юм бол. Тэр хэл ярианы бэрхшээлээсээ болоод бас ийм цул дорой байх магадaltaй гэдэг хүн бай. Бас янз бүрийн юм сорилтууд сэтгэл санааны болон сүнслэг янз бүрийн сорилтууд. Энэ сорилт нь ингээд байнга ингээд орж идэг нэг ийм зүйлсүүд. 6 дугаарт нь сэтгэл зүйн санаа зовлтууд, баахан санаа зовлт гэдэг. Тэгэд энэ санаа зовлт нь ингээд өөрийг нь зовоогоод байдаг гэсэн нэг юм өргөсгöd байгаа зүйл нь. Хамгийн сүүлд нь болохоор
сатаны зарлага хэлж гэж байгаа учраас маш бодиттой сүнслэг дайралтууд гинэ. Иймэрхүү маягаар ингээд янз янзын байдлаар таамагуд байгаа. За юу ч байсан гэсэн Паулыг зовоож гинэ гэсэн. Паул маш муухай ингээд мэдрэмжийн хувьд маш зовлон болж байгаа, маш бодиттой. Тэгсэн чинь энийгээ гол нь үүгээрээ би илүү сайрах гэдэг байгаа байхгүй. Одоо бид нар ингээд бодоод те ингээд хүн болгонд те дөрөв би ихтэй ярьсан ингээд одоо ингээд яг ингээд сүнслэг ингээд эзэн ашиглагдаад яриад эхлэнгүүд ингээд хүч ороод эхэлжлээ л да. Гэтэ түрүүн бүр ингээд бүр амар унчих гэсэн байхгүй. Тэрнтэй адилхан ингээд зарим хүний хувьд өвдөж байгаа зүйл юу вэ? Зарим санаа зовлт юу вэ? Ингээд нэг зовлон болж байгаа, мөхс болгож байгаа зөндөө юм байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр нь маш бодиттой зовоогоод байгаа. Тийм учраас Паул 3 удаа бүр яг энэ 3 шууд утгаараач байж магадгүй эсвэл бүр ингээд бүх талын байж болох бүх хэлбэрээр Бурханаас ингэж тэ гуйсан байх магадтай гэдэг хүртэл тайлбар байгаа байхгүй. Тэр юус ингээд 3 тэр дуртай одоо ингэ шүү дээ. Би мөхс байдлаараа сайрхдаг, өнгөрдөг, бахархдаг ингээд тэ гайхуулдаг гэдэг байхгүй. Шин чин одоо тэ би одоо цагаа барьдаггүй, би болохоор залахгүй, би болохоор ингээд хэлсүү авнандаа хүрдэггүй тийм мөхс солдроо байдал гэдэг шиг ингээд нэг юм муухай зүйлсүүд. Гэсэн чинь тэрүүгээрээ би сайрхдаг, бахархдаг, гайхуулдаг гэдэг ихлээр энэ бол миний гайхуулах зүйл. Тэгэхээр энтэйгээ л би яваад байна. Ягаад гэвэл миний гоё зүйл учраас, гайхуулдаг зүйл учраас гэж бодвол амар буруу болчиход байгаас. Бод байдал дээр Паул тэрийг бүр ингээд салмаар байгаа байхгүй бүр ингээд. Тийм учраас 3 удаа ингээд гүйсэн чинь Бурхан одоо 4 дахь дээрээ гэдэг юм ямар ч цаг 3 дахь дээрээ гэдэг юм уу сүүлд нь яг энэ хариултаа хэлсэн байгаа байхгүй. Одоо энэ хариултын дотор нь зорилго нь байгаа. Тэгэхээр ямар ч гол хэлэх гээд байгаа санаа нь гайхуулна гэдэг нь цаана нэг өөр утга байгаа юм. Одоо жишээ нэг муу зан зуршлан муршлаа ингээд сул дорой болгоод байгаа хүмүүс хараад чи хөгийн тэгдэг мэгдэг гээд байгаа зүйл нь ингээд бахархаад харж байна Библиэд гэсэн миний бахархах зүйл мөл гэхгүй байгаа байхгүй. Эзэн би салмаараа ёо ямар хэцүү бэ гэдээ бүр ингээд шаналаад ингээд яг бодиттой бүр ингээд шаналгадаг зүйл. Тэгсэн мөртлөө цаана нэг утга учир. Тэргүүрээ болж ингээд бахархаад байгаа. Тэрийг л цөмөр одоо арчих юм бол ингээ өнөөдөр ингээд зовоол ингээл та санхүүгийн асуудал харилцааны эрүүл мэндэ баах юм зовно мэдрэмж нь яг байдгаараа байна. Цаана нэг юм байгаад байгаа. Тэгэхээр тэрийг нь л одоо нөгөө тэрний төлөө бүр албаар өгсөн гэдэг байгаа байхгүй тийм учраас тэгвэл яг юунд нь баярлаад байгаа гэдэг асуулт. Тэгэхээр ерөөсөө мөхөстлөөрөө гэдэг зүйлийг ярихлаар 7 дугаар ишлэл дээрээс маш тодорхой харагдаж байна. Мөнөөх одоо нэг 3 тухайн маш хэцүү зовоогоод байгаа зүйлийг бахархах, сайрхах зүйл болгож байгаа 3 зүйл байгаа. Нэгдүгээрт 7 дугаар ишлэлээр харах юм бол мөнөөх агуу гайхамшигт илчлэлүүдээс болж Бурхны сайн сайхан зүйл бай. Гэсэн чи тэрнээсээ болоод бид нар гимтэй сул дараа учраас Игчлүүдээс болж махбодод минь өрөөс өгдөж хит дүвийлөхөөс сэргийлж намайг сатанаа зарлага гэж дэлсэн юм а гэж ярьж байгаа. Тэгэхээр ардаа эхний нөгөө биднийг зовоогоод байгаа муухай зүйлийг чинь цаана байгаа эхний утга учир, эхний гой зүйл нь утга учиртай Бурхны ихсэн зорилго нь юу вэ гэхээр бид нарыг бардамнал буюу гим нүглийн хамгийн эцэг, хамгийн цөмд нь байдаг одоо хор ихгүй юу? Бардамнал гэдэг нь. Одоо би Бурхан намайг миний эзэн биш. Бурханы энэ модны жимснээс битгий гэдэг тушаал нь биш. Миний харж байгаа зүйл, миний үзэл бодол сатаны тайлбартайгаар би өөрөө шийдвэрээ гаргана гэдээ аваад идж байгаа энэ бардамнал Бурхантай энэ зэрэгцэж гарч ирж байгаа. Сатан хамгийн ихэнд яг энийг хийж сатан болсон шүү дээ Люцифер. Би Бурхантай адилхан болно. Би Бурханы уулан дээр, Бурханы чуулган дээр өөрийнхөө суудлаа тавина. Би Бурханы ард түмний үүлэн дунд би өөрөө дээшээ гарна гэдэг чинь бардамнал байгаа байхгүй юу? Би яагаад Бурханы доор байх хэвээр? Би өөрөө Бурхан болно. Хамгийн дээд нэг нь лугаа адил болно гэдэг байхгүй юу? Энд чинь өөрөө бардамнал. Энэ бардамнал нь өөрөө бүх гим нүглүүдийн үүдийг нээгээд байгаа байхгүй юу? Тэгсэн чи хардаа энэ мөхөс зовлон тэр өргөсний юу ч хийж магадгүй. Ямар ч гэсэн биднэрт байгаа янз янзын зүйлээр дамжуулаад мөхөс болгоод байгаа тэр зүйл нь биднийг гим нүгэл үлдэхээс, бардамнахаас, Бурханаас том толгой гаргаад Бурханаас холдоод явахаас хамгаалаад байгаа байхгүй. Хамгаалт болж байгаа. Юус яг энэ зорилготой тэгж байгаас та нарыг хараарай өөрсдөө. Мөнөөх агуу гайхамшигт илчлүүдээс болоод өрөөс өгдөж ямар нэгэн бидний амьдрал нэг юм байгаа. Ямар нэгэн зүйл сул дорой болгоод байгаа зүйл. Тэг хит дүвийлэхөөс бардамнахаас хамгаалж байгаа. Энэ нь юус хамгийн ихнийх нь.
Тэгэхээр бид нар таны амьдрал бидний амьдрал биднийг сул дорой болгоод байгаа хүмүүс хөтлөлийн харангуйтай чи арчаагүй чи тийм штэ ийм штэ гэх хүмүүс янз янзаар хэлж байгаа те. Тэрнээсээ болоод хийгээ бүр ингээд нуугаад дараад юу нууж дарах. Тэр чинь ихний нэг зорилго нь тэр нь биднийг бүр ингээд харин тийм ээ үнэ ингэж бараг хэлсэн чи яа тийм. Тэгээ бид нар ингээд даруу байхаараа бардамнал гэдэг зүйл цаашаа бухнаасаа олдох, бухнаа сонсохгүй байх, дуулуургүй байх те. Цаашаа тэсэн чинь бухнаа томдлогоо гаргаад бардамчих юм бол энэ бардам гэдэг чинь юу ярьж байгаа гэхээр бухны оронд нэг юм гараад ирж байна гэсэн үг байхгүй. Тэр юм нь юу байдсан байгаа нь тэрийг дагаал явна гэсэн. Тэр чинь сатан найдвартай ингээд нэг юмар бурхан бишээ гэдэг нэг юмыг оронд нь өгж байгаа зүйл байгаад байгаа байхгүй. Тэгсэн чинь бурхан бишээ гэдэг ингэж харахаас нь саад болгодог зүйл яа ямар хэцүү бэ гэдэг зүйл чинь гэдэг байгаа байхгүй. Эхнийх нь. Тэгээ түрүүн би бас нөгөө номотой битгаар нэг ярилцчихад маш гоё ингээд эзэн гоё хэлчихсэн. Сонин бодлоор ч гэсэн аахгүй. Анх удаа би бүр амар баярлсан. Нэр яг ингээд эзний хэлчихэл. Энэ номл яг номлолтой хамааралтай л яг энэ ингээд 7 хоног өнгөрч болсон. Манайс ардаа ингээд зовоод шаналаад тэгснэ бурхан туслаач ёо эзэн минь өлсөөд эзэн минь тийм юм хэрэгцээ байна. Эзэн минь нуруу өвдөд нурууг минь та эдгээ гэж өгөөч тэ. Эсвэл ёо энэ хүнтэй яаж ивлэрэх вэ? Яаж энэ асуудлыг шийдэх вэ? Эзэн минь туслаач ёо. Тэгээд тэсэн чи эзэн туслаад за баярлаа гэсэн дахиад юм гарч ирээ. Дахиад ингээд энэ нэг өдөр он жилүүд байна шүү дээ. Асар богино. Тэгээд мөнхөд тагч хизээш давтагдахгүй. Асар за танаа зүг ойлгож байгаа. Гоё. Адал явдалтай. Дахиж ийм одоо ингэжтэй бурхнаас эзэн минь та туслаж энэ өвчин эдгэж өгөөч гэдэг ямар ч хэрэгцээ гарахгүй. Шууд Есүсийг удахгүй ирэх үед бүрэн эдгэрнэ бүх зүйл гоё болно. Тэ? Ямар ч тийм асуудал шаардлагагүй. Мэдээ гэхдээ мөнхийнхээ алдрын төвшөндөө ингээд янз янзээ ингээд улам ахиад адал явдалтай явна. Гэхдээ яг энэ юм мөхс дорой гэдэг энэ зүйл энэ он жилүүд маш өвөрмөц байгаа даа байхгүй. Одоо харалтаа ингээд талархуу штэ. Гэсэн чинь хардаа сатан энэ дэлхийн ертөнц тэгээ бид нар ч гэсэн бие биенээ ингээд мөхс дорой байдал чи ямар арчаагүй юм бэ гэд элдв янз юмнаас болоод энэ нэг юм бухны бэлэг байхгүй энэ чинь Филиппо 1:29 хавцаа байгаа байхгүй. Есүс Христ итгэл нь биднэрт бэлэг болон сойрхогдсон. Бас Есүсийн төлөө зовхон бэлэг болон сойрхогдсон гэдэг байгаа байхгүй. Зовхон. Энэ зовлон гэдэг байгаа сте. Гэсэн чинь энэ бэлэг гэдэг байгаа байхгүй. Тэгээ бэлэг гэдэг чинь гоё зүйл байгаа сте. Гэсэн чинь наана өвдөд байгаа ёо асуудлаа өлсөөд яана гэдэг энэ зүйл дээр ингээд фокуслчаар цаана байгаа бурхны өгсөн тэр зориг тэр гоё зүйл нь байхгүй болчоор тэгэл сохор зовдөг л асуудал. Тэгээ хардаа ер нь өдийг хүртэл манайс байнга нэг зүйлийг ингээ асууж бодож явсан тодорхой. Юу гэхээр Есүс Христийн загалмай дээр Есүс Христ загалмай дээр бидний өмнөөс ялсан гэдэг нь амиллаараа батлагдаад эцгийн баруун гартаал залраад ариун сүнсээ илгээгээд ариун сүнс нь хүч чадал мадлгаар амар гой тоолоогийн ойлголт байгаа заяа. Тэгээ шинэ гэрээ нөөшлээ. Тэгээ шинэ гэрээний үед хардаа ингээ бүх зүйл боломжтой сатаны зарим зүйл нь хүртэл хүлэгдсэн ингээ маш гоё. Тэгсэн чи хардаа бараг бүх итгэгч нар зовж байгаа ямар нэг юм байлаа. Тэгээ асуулт гарч ирэх нь тодорхой байдаг. Худлаа юм эсвэл за энэ дээр хардаа нэг гаж урсгалын хийдэг зүйл нөгөө prosperity gospel. Баячхийн теологи гэдэг юм. Тэгээ арах юм бол ингээд тэд нар ингээд нэг стандарт бий болгож байгаа сатан. Гэтэл ингээд тэд нар яг стандарт бий болж байгаа. Гэхдээ яг шудраг юм бол тэд нар дотор нь ч гэсэн асуудал байна. Гэхдээ Америк мондөг хүмүүс тэгж чадж байгаа яг чадвар ярих гэдэг байхгүй. Гэтэл Монгол одоо юу гэдэг ингээд Африк баахан хүмүүс ингээд тэд нар тэгвэл итгэлгүй мөг асуудал үүсгэж байгаа. Яг мас ярих юм бол ихэнх нь зовж байгаа зөө. Библиэр хүртэл байгаа. Эзэн зовж исэн юм чинь та нар зовхон тодорхой баахан ишлүүд байгаа зөө. Тэгэхээр утга учир байгаа байхгүй. Тэгээ тэрийг олохгүй бол манайс юусаа ингээд зовоол ийнэ гэсэн. Ингээд тэгэл өөрсдийгөө буруутгаал ингээд түрүүнээс ингээд би бинэ чи итгэлгүйгээсээ болоод чадваргүйгээс чи инхэн тодорхой гэдэг. Тэгээ би бинэ зовоогоо тэгээд ингээд нэг амар муухай. Тэгсэн чинь Библийн дагуу нэгдүгээрх нь бүр ингээд баярлах зүйл бидний хамгаалаад байгаа байхгүй. Бүр ингээд давраад явахаас юм. Тэгэхээр бурхан бидний бурхан байгаа явж байгаа цагт бид нар найдвартай ингээд ахаал өрөөгдөөл яваад шүү дээ. Энд чинь ингээд асар том ингээд үүд хаалга нэгтчихэж байгаа байхгүй. Тэгээд нээж байгаа зүйл нь манайс ингээд даруусгаж байгаа зүйл байгаа даа. Бардамнах төрөл бүрийн гим нүглүүдээс. За хоёрдугаарт нь 9 дугаар ишлэл дээр.
Тэр надад миний нэгүсэл чамд хангалттай гэж байгаа. Ингээ маш зовоод эзэн минь туслаа. Яа нөрөө юу байсан бэ? Нурууны өвчин байсан юм уу? Толгой өвддөг ч юм уу те ингээл эсвэл гим нүглийн сорилт ч юм уу мэдхгүй одоо ингээл янз янзын зүйлс. Янз янзын тайлбар байгаа байхгүй юу? Янз янзын. Тэгсэн чинь бурхан үгүй гэдэг байгаа байхгүй. Одоо ингээд өвдөөд исэн чинь те ингээд байжиг. Тэ зөндөө хичээгээд байхад ингээд миний нэгүсэл чамд хангалттай ингээд надад ч зоригтой байжиг гэдэг байгаа байхгүй. Амар сайн. Тэнгүүт нь хоёр дахь сайрах. Одоо Паул хараа өвдөж байгаа зүйл нь амар хэцүү. Гэхдээ сайрахад байгаа энэ бол үнэхээр гоё гэдэг зүйл нь дандаа бурхан дээр төвлөрж байгааз бурхан руу чиглүүлж байгаа. Бидний дараалж байгаа. Хоёр дахь нь гэсэн чинь миний нэгүсэл чамд хангалттай буюу нэгүслийг ажиллагаанд нь оруулдаг байгаа байхгүй. Одоо энэ мөхс дорой байдал нь нэгүслийг мөхс дорой биш хүн нэгүсэл хэрэггүй. Хэрэггүй шүү дээ. Өөрөөр хэлбэл хуулийг бүрэн биелүүлдэг бол Есүс ирэх ямар ч шаардлагагүй. Шинэ гэрээний юм хэрэггүй шүү дээ. Библиэж байгаа хууль нь өөрөө Есүс рүү заадаг. Хууль нь өөрөө хуулиас тусдаа аврал ирнэ гэдгийг хууль нь өөрөө заадаг гэдэг байгаа байхгүй. Өөрөлд хүч чадалтай тэ мөхс сул дорой байдал нь өөрөө хүч чадлаар чадахгүй зүйлийг боломжтой болгодог ганц юм байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл мөхс хэрэгцээ нь байгаа хүнд л хангамж нь орж ирнэ гэсэн. Тэгээс хангамж нь дүүрсэн үнд хангамж орж ирсэн ч ямар ч хэрэггүй. Тэнд гоё юм ярихдаггүй. Тэгэхээр тэгсэн чинь Бурхны хангамж чинь ингээд асар гайхалтай зүйл байгаа шүү дээ. Бурхны нэгүсэл өршөөл, ивэл, өрөөл тэгснэ бидний гим нүглийн хариуд бид нар ингээ хариуцлагаа үүрэх ёстой байтал шийтгэл авах ёстой байтал тэрийг нь болиулж юм. Юу ч хийгээгүй гэж ингээ асар гоё юм хийсэн юм шиг ивэл ирүүл үнгүү аваад байна. Гэсэн энэ бүх зүйлүүдийг хүсүүлдэг зүйл нь мөхс дорой байдал байгаа байхгүй. Мөхс дорой байдал те. Яг ингээ зовж байгаа, яг ингээ асуудалтай хүн хамгийн гол нарда энд нэг юм чухал зүйл байгаа шүү. Мөхс дорой байдал гэдэг нь шүү дээ те. Зөвхөн нэг юм оюун санааны нэг тийм нэг юм би бол мөхс шүү. Одоо нэг юм одоо юу гэмч юм да нэг юм амар мундаг баян хүн заяа. Эсвэл цоо ирүүл хүн ч юм уу те. Одоо ингээ те. За эсвэл ямар нэгэн баян хүн ч юм уу те. Би бол үнэхээр сүнсээрээ ядуу мадуу гэл ингээл өөрийгөө ядуу гэл хичээл ингээл те ингээл оюун санаагаа ингээл би бол ядуу болгоол ингээл ингэдэг юм зүйл биш. Маш бодит байдал дээр ерөөсөө маш бодиттойгоор ингээд бүр ингээд шаналаад өвүүлээд яг Есүс нөгөө нэг Гетсеман цэцэрлэгт ингээд шаналаад ингээд залбираад үүлээд ингэсэн чинь нулимс хөлсөн ингээд цус болж ингэж урсаж байгаа байхгүй. Амар их стресс. Тэгээ шинжлэх ухаан дээр бол стресс нь ингээд асар их яхаараа ингээд судсан цус мус яадаг ч гэнэ. Тэгээд ингээд энэ сүвээр нь ингээд цус гарах тийм боломж байдаг гинэ. Тэгэхээр яг түүхэнд нэг тийм зүйл болсон Есүс байгаа байхгүй. Тэгэхээр бүр ингээд асар их шаналаад зовоод тэр зовлон бүр маш бодиттой. Тэгээ би нэг яагаад ярьж байгаа гэхээр дараа нь яг эндээс гараад ч юм уу эсвэл одоо ч сууж явахтаар ингээд таны зовоосон юм байгаад байгаа шүү дээ. Тэр зовлон чинь маш бодиттой байгаа нь зоригтой байдаг байхгүй юу? Яг тийм. Тэгэхээр яг зоригтой зовж байгаа хүн заяа. Бүр ингээд та ингээд боддоо за үлсгэлэнгээс арай илүү хүнд одоо юу ямар жишээ байж болох. Одоо жишээ нь ингээд таны хамгийн хайртай хүүчин ч юм уу, охин ч юм уу, хайртай хүн ч юм уу ингээд яг нэг сая төгрөг, за 5 сая төгрөг ч юм уу ингээд за сая төгрөг ч юм уу яг одоо олдохгүй бол маргааш гэхэд одоо донор монорын эртний алдан ч гэдэг юм бүр ингээд амар амь насны бүр асар чухал юм. Танд ямар ч мөнгө байхгүй хамаатан саднаас зээлсэн чи ямар ч юм олдохгүй бүр ингээд юу ч болж байгаа зэ. Тэгээд ингээд маргааш дуусгал юм бол тэр хайртай хүн чинь ингээд үхэн. Тийм ингээд амар ингээд хэцүү зүйл дээр та зовхтой яаж зовх вэ манаас бүр ингээд. Тэгээ юу ч олдохгүй. Тэнгэр дээшээ тэнгэр хатуу хол доошоо газар хатуу гэдэг чинь тэр үед яаж зовх вэ бүр ингээд шаналаад амар зовно. Гэсэн чинь энэ зовлон нь өөрөө нэгүслийг ажиллагаанд оруулдаг гэдэг байгаа байхгүй. Нэгүслийг. А тэгсэн чинь 5 сая төгрөг байгаа хүн ингэ зовх уу? Зовхгүй шүү дээ. Хайртай хүн дэвш таашгүй тэгээд өгөөл тэгэл заагаа шүү. За энэ санаа зовх. Дараагийн асуулт гэл те. Тэр 5 сая төгрөг бурхан бэлгэлэх тэр нэг үнц нь шал өөрөө байгаа. Шал өөр. Тэгээд талархах үнцнийг мэдрэх тэр мэдрэмж талархал альвааг харж байгаа харах өнцөг нь зүү харснараа ингээд оюун санаа ухаан тэлэн бүрэгд шиг ингээд холоос харна марна тэр зүйл нь байхгүй болгож байгаа зүйл нь ингээд нэг юм
байгаа зүйл байгаа даа шүү дээ. Ингээд сайхан бай зүйлсүүд. Тэг мэдээж бурхан сайхан байхыг хүсэж байгаа. Гэтэ илүү сайхан зүйл нь мөнхөд сайхан байгаасаа энэ дэлхий дээр ялдаг байгаасаа тэрээс гадна дараагийн одоо бас хуваалцах зүйлтэй хамааралтай. Маш олон талтай гоё, чухал ашигтай зүйлүүд ашигтай болгоод байгаа зүйл нэг юм өргөсгöd байгаа зүйл байгаа байхгүй. Тэрүүгээр дамжуулан орж иж байгаа бидний мөхс болгоод байгаа зүйл. Тэгэхээр тэр нь юу ч гэж болно тэр чинь ингээд ийм хоёр дахь нь болохоор манусыг бурхнаас тэр хангамжаа авахд хүргэж байгаа хоосрол гэсэн үг байхгүй тий. Эдгэрлээ авахд хүргэж байгаа өвчин тий. Одоо юу гэдэг юм тий. Тим зүйлсүүд байгаа даа. Дараа өөрөө нэгдүгээр талаа мөхс дорой байгаа хүмүүс нь шүү дээ. Энд маш их анхаарч байгаа. Мөхс дорой хүмүүс нь шүү дээ тий. Өөрөө амар зовоод байгаа учраас бурхнаасаа эхлээд яг гуугаад, чин сэтгэлээсээ гуугаад, чин сэтгэлээсээ Матай 5:9 хэлдэгчлэн сүнсэндээ ядуу гэдгээ мэдрээ. Тэгээд гуугаад ингээд тий зөвхт байдлаа өлсөж цангаад ингээд бурхнаасаа гуугаад тэрийг аавна. Энэ ингээд авахд маш гоё хүний ямар ч хүнээр хангагдах боломжгүй ямар ч мөнгө санхүү организм компани хүний бүтээсэн ямар ч тогтолцоо хангах боломжгүй зүйлийг авдаг supernatural бүр ингээд цогт зүйлийг авахд хүргээд байгаа зүйл нь тэрний сул дорой байдал зүйл. Гэсэн чинь нөгөө сул дорой байдал нь өөрөө гоё юм авахаас гадна яадаг вэ гэхээр яг адилхан сул дорой хүмүүсийг ойлгох чадвар болдог гэдэг байгаа байхгүй. Ойлгох чадвар. Энэ бүр юусаа асар чухал. Тэгээ энэний төлөө бид нарыг хончид дагалдуулагч нар тэгээд ингээд зам гаргагч нар тэгээд юу лээ ариун үндэстэн бурхны эзэмшлийн ард түмэн гээ одоо нөгөө нэг бурхны элчин сайдууд гэдэг байгаа юм. Нэг юм дор биш. Ингээд шууд одоо энэ дэлхий дээр Есүс байхгүй шүү дээ. Яг юм бодиттой нөгөө биеэрээ тий ариун сүнсээрээ байгаа. Тэгсэн ариун сүнс нь бидний дотор байгаа. Нөгөө мөхс дорой хүмүүсийг. Тэгсэн чинь мөхс дорой байдал нь ариун сүнс тий ариун сүнснээс имэйлээр юм авахаасаа гадна бас ариун сүнстэйгээ хамтраад адилхан зовж байгаа. Одоо жишээ нь тий хоцордог хүн тий хоцордог хүн хичээгээд хоцордог зөө. Тэгтээ хоцрох нөгөө нэг одоо жишээ нь Магдалины бэлтгэл 1 цагаас байлаа гэж бодъё. Тэгсэн чинь ингээд 1 цагаас ингээд 1:30 2 гэж ирдэг зэ. Тэгтээ нөгөө нэг өөрөөс нь шалтгааллахгүйгээр янз янзын нөхцөл байдлаас болоод хоцорсон бол бас арай өөр. Цагаа барьдаг. Тэгтээ энэ удаа ингээд янз янзын байдлаас болоод гид зам аацсан ч юм уу гид юу болд юм байгаа амар юмнаас бол. Гэтэл тэгдэг биш. Яг жинхнээсээ сул дараа мяа. Жинхнээсээ арчаагүй зэ. Жинхнээсээ цагаа төлөвлөж чаддаггүй. Хилээд байхад цагаа төлөвлөдөггүй. Жинхнээсээ нойроо дийлж чаддаггүй. Жинхнээсээ одоо юу гэдэг залахгүй юу гэдэг юм байгаа. Жинхнээсээ тийм хүн байж штэ. Адилхан өөрөө яг жинхнээсээ зовдөг гэсэн үг байхгүй. Яг ингээд ёо харин тийм ээ би штэ мяа. Өөрийгөө ингээд яадаг ингээд дандаа ингээд өглүүлдэг зэ. Би штэ мяа харин тийм ээ уучлаарай намайг ингээд үнэхээр мяа зэ. Ямар ч өмөрх уг нь би чаддаг байхгүй. Харин энэ удаа тэгчлээ гэдэг юм байхгүй зэ. Угаасаа л мяа. Тийм хүн байж тээ яг маргааш нь ч юм уу нэг адилхан нөгөө нэг багийнхан нэг хүн хоцроод ирэхэд өчөө яа хоцроод байгаа юм бэ гэж хэлэх ямар ч боломж байхгүй. Нөгөө нэгүсэл байгаа даа. Адилхан тий харин тийм хэцүү хоос тий гэдэг юм дээ. Харин тийм зүгүрхээ тий. Нөгөө хүмүүс нөгөө загиндаг хүмүүс загисан ч гэсэн тий за зүгээр бити хомдороо момдороо гэх тий. Харин тийм хоёлаа яаж байгаа ингээд хамтраал явна гэсэн. Яг ингээд нэгүсэх хүчин болоод байгаа юм тий. Тэгээ өөрөө ямхаас гадна өөрөө бас бусдад тэр имийг дамжуулаад байгаа байхгүй. Мөхс дорой байдал нь өөрөө бос өөрөө нэгүслийг бусдад бас нэгүсэл болж байгаа. Тэгээ нэгдүгээр Петр дээр бид нар хардаа шудраг байдлын үйлчлэл шудраг байдлыг хуурилдаг хүмүүс биш зэ. Одоо хариуцлага тооцдог хүмүүс, хариуцлагыг хуурилдаг хүмүүс бид нар биш юусэн. Одоо ингээд эсвэл ингээд загиндаг ингээд бурууг нь хилдэг, бурууг нь олж хилдэг тийм нэг хүмүүс биш байгаа даахгүй. Бидний үүрэг юусэн биш. Бидний үүрэг нь юу вэ гэхээр нэгүслийн яруу гэдэг тодорхойлолттой байхгүй. Нэгүслийн яруу. Нэгүслийн яруу. Гэхдээ одоо та магадгүй нэг юм бодож байгаа. Тэр нь одоо цаашаагаа орж ирнэ. 3 дахь дээр нь байгаа. Нэгүслийн яруу. Ерөөсөө бидний гол үүрэг нь ардаа биднэрт баахан нэгүсэл хүчсэн заяа. Тэгээд маш их баян гэсэн. Дансанд асар их мөнгөтэй. Тэгэл асар их баян хүн хараа тэд нь одоо Элон Маск шигтэй асар их тэр бомтой хүн. Нэг хүн ингээд те нэг найз нь те ахаа сая төгрөг өгөөч гэдгсэн чинь өмөө данс чи хэдийн. Тэгэл асуудалгүй. Тэгсэн чинь нэг хүү тэр баян хүнээс ингэ асуух. Одоо чинь ихнэр нь ч юм уу эсвэл бол хажууд байгаа хөндлөнгөө харангуйтлаа. Чи оройн хоолгүй байж ич тий оройн хоолгүй байж чи эсвэл ихнэр хүүхэд чинь сургалтын төлбөргүй байхад чинь өмсөх хувцсгүй байхад чинь чи яагаад энэ хүнд сая төгрөг шууд өгчөж байгаа гэж хэлэх үү? Асар их дансандаа асар их мөнгөтэй
хувьдаа машинтай нисдэг тэрэг мэрэгтэй тийм хүнээс сая төгрөг өгсөн чинь хүү чи гэр бүлээ бодоод чи сая төгрөг яагаад өгч байгаа юм бэ хэлэх үү? Хэлэхгүй шүү тий. Шууд ингээд өө өстой мундаг залуу шүү. Угаасаа баяа юм шиг. Яг энтэй адилхан ойлголт байгаа байхгүй юу? Манус ардаа асар их нэгүсэл ороод ирсэн. Тэгээд хардаа нэгүсэл өгөхдөө харамлах ямар ч тийм ойлголт. Одоо чи нэг хүнийгтэй ингээд давраана гэдэг ойлголт байхгүй юу? Ингээд хоцроод ирлээ заяа. Эсвэл нэг сул дараа байдал гаргалаа, залхуурлаа. Тэгээд тэгсэн чинь ингээ манус нэгүсэл үзүүллээ гэж бодъё. Нэгүсэл үзүүлнэ. Тэгсэн чинь хүү нэгүсэл үзэж болохгүй ш. Наад чи ингээ наа чи даврын штий. Хитрхи битгий ингээ. Наа чи ингээ давраад ингээ улам наа чи ингээ нөгөө нэг цаад юмаа те нөгөө нэг хариуцлага яаж чадахгүй. Заримдаа битгий ингэж яаж одоо нөгөө нэг те үнгүү бэлэг өнгөрөөл ингээ өмөрчий. Заримдаа жон хатуу хандмаад. Тэгсэн чинь манусын гол үг нь ардаа хатуу байдлыг, шудраг байдлыг те нэг юм бие биендээ үүрэг байхгүй байгаа байхгүй. Тэр үүрэг нь хүнд байгаа гэж бодож байна. Ариун сүнсэнд хинч бид нарт ардаа хэнийг шүүх, хэнийг чи яагаад ингэ гэдэм бэ? Ой, айтайхан байгаарай. Чи даварж шүү гэдэг ямар ч хэлэх эрхч байхгүй, үүрэгч байхгүй тийм байр суурь биднэрт байхгүй байгаа байхгүй. 70 дахин 7 удаа 490 удаа уучлаа. 7-гийн тоо чи төгстөө. Уучлаа л. Нэгүсэл өгөөлөн. Давраа нь хүү ариун сүнс чимээгөө чи би танаас илүү ухаантай. Энийг 15 дахь дээр 16 дахь дээр уучлах болохгүй. Наа чин даварнаа гэж хэлж байгаатай адилхан гэсэн. Манус ардаа нэгүсэл өгөөлнэ гэсэн. Өгөөлнэ. Нэгүсэл өгөөлнэ нэгөөсөө. Манусын гол өөр юу ч байхгүй. Нэгүсэл уучлаа ингээл давраагаал энэ зөө. Давраагаал. Жинхэнэ итгэвч юм бол. Даврна гэдэг ойлголт яагаад даврах гэдэг зүйлийг манаас яриад байгаа гэж нэгүслийг ерөөсөй ойлгохгүй байгаа байхгүй. Нэгүслийг юутай андуураад байгаа зүгээр нийгэмдэр байдаг ингээд тусламж тэ одоо ингээд хүнд ингээд нэг юм ивэл тусламж өгж байгаа тэ ингээд өршөөж байгаа нэг юм хүний. Гэтэл нэгүсэл гэдэг зүйл ярихаар да цаана нь хүний ямар ч оролцоо байхгүй зэ. Нэгүсэл чинь бурхан бидний ямар ч мундаг юм хийг байхад ертөнцийн суурьасаа биднийг аврахаар сонгож байгаа. Шууд аварна гэсэн. Энэ нэгүсэл. Бурхан аав цаана хариуцлага тооцогдно. Тэгэд хүү өөрөө хүн болж ирээд бидний ямар ч үйлчлэл, ямар ч юм байхгүй байхад өөрөө бидний төлөө өгөхөд амьлаад ингээд ариун сүнс хэлгээд бүх юм хийцэн зэ. Бидний хариуцлага юу ч ярихдаггүй. Нэгүсэл өгөхөөрэ болохгүй штэ. Бид хариуцлага тооцсон чи давраа штэ гэдэг нь бидний юм биш байхгүй. Бурхан өөрөө. Тэгснэ ариун сүнс бурхан. Ариун сүнс бидний дотроос бас нэгүслийг хуваарлж байгаа. Тэгэхээр ардаа ерөөсөө бид нар бусдыг нэгүсэж ингэж ойлгох нь хязгааргүй байхаар юу ч санаа зовж болохгүй. Цаана юу яригдж байгаа гэхээр ариун сүнс тэр хүнийг чинь ам оруулаад, ариун сүнс тэр хүнийг чинь улам хүчтэй болгоод, ариун сүнс тэр хүнийг чинь ам оруулаад хүчтэй болгохоор яг эрүүлэр, яг зөвөөрөө тэр хүнд чинь маш гоё эрүүлэр хайрын дотор манусын 1000 удаа давтж байгаа юмыг ганцхан удаа давтахад тэр хүн аль хэзээ амин хүчин бий болсон юм чинь шууд тэр чадвар нь бий болчихно гэсэн. Тэгэхээр манус яг ариун сүнсэд саад болж байна гэсэн үг байгаа байхгүй. Бусдыг ингээ те читих ёстой, ингэ болгоно үндсэн үргээ биелүүлэхгүй харин ариун сүнсний үргийг биелүүлэх гэж оролдоод тэгээд ингээд цуглаан тэр чигээр ингээд бөөн өвчтөе зовлонтой хүмүүс үүсгэж байгаа. Тэгэхээр ингээд хүргээд байгаа ингэж чаддаг хүмүүс нь мөхс дараа хүмүүс байгаа байхгүй. Яг өөрийгөө мөхс гэдгийг авцсан хүмүүс. Тэгсэн чинь өөрийгөө би мөхс бишээ би гайгүй гэж байгаа хүн бурхны нэгүүлс бусдыг нэгүүлсэн гэдэг маш хэцүү болчиход байгаа байхгүй. Өөрөө нэгүслийн ямар хэрэгтэй гэдгээ мэдрээд зовоод ёо гэж явдаг хүн биш байгаа байхгүй. Тэгэхээр чинь яг эзэн минь туслаараа орж ирэнгүүт ёо эзэн минь таал намайг амь оруулаа та маргааш намайг нэг өдөр дахиж амьдрууллаа гэж байгаа хүн яг адилхан зовж байгаа хүнийг хүүе гэж чадна зэ. Тэгэхээр уг нь бүх хүмүүс зовж байгаа учраас тэрийг цөмөрөө яг зүв хараад энэ гайхалтай гоё сайрхах өнгөрөх гэдэг энэ цаана яриад байгаа зүйлийг бий болох боломжтой гэсэн. За тэгээд 3 дахь нь болохоор юу вэ гэхээр 9 дугаар ишлэл дээр бас түрүүний нэг ишлэлээ би уншиж байна. Та нар хүмүүсийг өөрсдөө хэрхэн хандаасаа гэж өөрсдөө бүх зүйл дээр тийхүү ханд энэ болохоор хууль ба иш зүйлэгчид. Тэ? Өөрөө нэгүсэл авдаг хүн бусдыг нэгүүлсэж чадна. Өөрөө нэгүсэл авмаар байвал бас бусдыг нэгүүлснэ гэсэн. Ерөөсөө яг ингэж маш гоо бид нар ингэж загнуулахыг хүсдэг хүн байгаа маа ингэж загнуулаад аймаар байна. Би буруу муухай зүйлээр хилүүлдэг баймаар байна. Тэгээд ингэж загнаал чи арчиг маа гэж гоё байна. Хөшөө юм байна уу гэж жаргаалтай ингэж тийм үнэгч байхгүй шүү дээ. Бүр ингээд зовоод ёо. Ягаад тэгэхээр цаана сатан шууд дандаа ашигладаг байхгүй. Дандаа ашиглаа тэр
муухай үг болгоны чинь сатаа ингээд ял болгоод хуургаад байна гэсэн. Тэгэхээр ямар ч хүн ийм юм дуртай биш. Гэсэн чинь өөрөө дургуй мөртлөө бусад ихтэй амар сайн. Гэсэн чинь энэ алтан дүрэн болохоор өөрөө хүсэж байгаа зүйлээ бусад гэж байгаа тийм. Бас Еврэ 4:16 дээр хэрэгцээтэй цаг туслах нэгүслийг олж өршөөлөө хүлээн авахын тулд нэгүслийн хаашаа хараа зоригтойгоор яагаад зориг байгаад байгаа юм? Цаана бурхан өөрөө ариун сүнс, эцэг хүү ариун сүнс бүгдийг хийдэг учраас. За тэгээ 3 дахь нь ардаа 9 дугаар ишлэл дээр байгаа. Хамгийн сүүлийнх нь. Түрүү ингээд яхаар нэг ийм зүйл бодогдсон болоо гэж бодож би түрүү хэлсэн те. Бурхан бусдыг ингээл те уушлагаал өршөөгөөл ингээл яваад ангууд нэг юм одоо ариун сүнс мэдээж ингээд дотроосоо ингээд юм хэлнэ тий. Гэхдээ ариун сүнс чинь өөрөө хүртэл өөрөөр ярьдаг байхгүй. Өөрөөр ярихгүй. Биднэрээр дамжиж, чуулганаар дамжиж, Библиэр дамжиж. Библи ч өөрөө ингээд хинч уншаагүй байхад ингээд гинт текст нь бурхан ертөнцийг гэж ярихгүй шүү дээ. Бидний амаар дамжиж. Ром 10 дээр ч гэсэн тий сайн мэдээ тунгалагчийн амаар нь итгэлэн сонсох нэрсний үгээр нэг бидний ам заавал хэрэгтэй. Бид нар гэдэг. Нөгөө аюул тариад байгаа нөгөө гарууд чинь яалтчгүй ярих үүрэг заавал гарч ирнэ. Тэрэн дээр болохоор хараа энд маш чухал гэж байгаа. 9 дугаар ишлэл ингэж байгаа. Тэр надад нэгүүлж чамд хангалттай гэсэн учир нь мөхсдөл миний хүч бүрэн төгс болдог гэж айлцсан юм. Иймд Христийн хүч надад орших тул би баяртайгаар мөхслөөрөө сайхна гэж ярьж байгаа. 3 дахь нь юу вэ гэж? Мөхс дорой байдал гэдэг нь сул байдал гэсэн чинь сул байдал дээр хүч орж ирдэг гинэ. Энд ямар харьцуулт харагдаж байна? Өлссөн байдал дээр хоол орж ирнэ гэдэгтэй адилхан. Ядарсан байдал, нойрмогүйдэл дээр нойр орж ирнэ гэдэг шиг. Тэрнтэй адилхан байдаг байхгүй. Зүгээр нэг мөхс дорой байдал дээр байгаалах юм биш. Тэр мөхс дорой байдлаасаа гардаг. Тэ? Одоо жишээл цагаа барьж сурна гэсэн. За тэр нь хардаа хаанаас вэ гэхээр өөрөөсөө биш. Угаасаа өөрөө ямар чадахгүй байгаа байхгүй. Тийм учраас мөхс юугаа даслагч залах уу гэдэг баахан нэр зүгээд байгаа шүү дээ. Сул дорой мураа гэх тээ. Гэтэл тэр нараа тэр байдал дээр яаж тэрнээсээ гарах вэ гэхээр мөхс сул дорой байдлын зорилго нь юу вэ гэхээр бид нарт баахан чадваргүй сул дорой мэдлэггүй баах юм байгаа. Тэр бүх сул дорой байдлууд чинь бүгдээрээ хангамж өөрчлөгдөх зорилготой байгаа. Тэг хэн өөрчлөх вэ гэхээр Христийн хүч бүрэн төгс болдно гэсэн. Бүрэн төгс болдог гэж ярьж байгаа. Энэ дээр хардаа нэг энэ Мухадлогийн 7-оос 11 дээр ингэж байгаа. Гуй тэгвэл та нарт өгдөн, хай тэгвэл та нар олон, тогш тэгвэл та нарт нэгдэн те. Гуйдаг бүр аавна. За ингэж хардаа гуйх гэдэг зүйл. Гуйвал өгдөнө гэж ярьж байгаа. Тэгснэ хардаа ингэж байгаа. Эсвэл хүүгээ талах гуйхт нь чулуу өгдөг хүн та нарын дунд байна уу? Эсвэл загас гуйхт нь могоо өгнө гэж үү? Өөрөөр хардаа би яг өлсөж чинь гэсэн чинь би чамд өлсөж чинь гэсэн чинь би чамд бол цэврүүс аваад өгье. Өлсөж чинь гэсэн чинь би тэгвэл чиний нурууг чинь гоё массажлаад өгье гэдэг хүн байгаа мó гэж байгаад адилхан байгаа даа үстэй. Далахгүйсэн чинь тэ загас гуйсан чинь могоо өгнө гэж үү? Тэр сул ямар нэгэн сул дорой байдал байгаад байгаа. Тэр сул дорой байдлыг оршиж байгаа зорилго нь яг тэр сул дорой байдлыг чинь хангамж нь орж ирэх зорилготой. Чи цагаа барьдаггүй гэж яаж бол яг цагаа барьдаг болгохын тулд тэр сул дорой байдал байгаад байгаа байхгүй юу? Тэгээ одоо эсвэл та нар ёрын муу батлаа зөв хүмүүс хүртэл мэдээж дээ яг хэрэгцээтэй юм л өгдөг. Тэгсэн чи та нар ёрын муу батлаа хүүхдүүдээр сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэрдэг эцэг чинь өөрөөс нь гуйхтад сайныг өгөх нь лавтай босуу гэж ярьж байгаа. Тэгэхээр яг тэр зүйл нь хангагдана гэж ярьсан гэсэн үг. Тэгээд одоо түрүүний ярихад гол санаа энэ. Матай 28:20 дээр агуу захирамж дээр гэж байгаа. Та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэд нарт заа. Хараа ингээгүй заа. Есүсийн тушаасныг тэднэрт заа гэж хэлээгүү. Есүс ийм одоо жишээ нь бид нар Библи судлал хийдэн штэ. Ингэж тушаасан, ингэж хэлсэн, тэрийг хийгээрээ заа юу гэдэг юм ярихгүй байгаа байхгүй юу? Тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг заа гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр тушаасныг нь амар судлаад ойлгочоо тэгээ заачуд болоо. Агуу тусал биш байгаа. Агуу тушаал биш. Эзний тушаасан зүйлсүүдийг ойлгоод тухайн багш нь тухайн хүн өөрөө хэрэгжүүлж байгаа зүйлээ яаж хэрэгжүүлж байгаагаа заа гэдэг байгаа байхгүй юу? Гэсэн чи яаж одоо чинь мөхс сул дорой байдалд байгаа хүмүүс тэ бурхнаас яаж төрөөсөн шүү дээ тэ
Тэр нөр яг хангамж нь орж нэгүс нь орж ирэнтэй яг хэрэгцээтэй хүч нь мөхс дорой байдал дунд л эзэн хүчээ өгдөг гэж ярьж байгаа. Тэгэхээр үнэхээр таны амьдрал чинь баахан мөхс цул дорой байдал жагсаасан ч болно. Тэднийг жагсааж ягаад ингээд та нэг төслийг эхлүүлэх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Төсөл нэг том аяллыг нэг бурхантай харилцаа. Тэгээ тэр зүйл чинь тодорхой хугацааны дараа найдвартай хангагдана. За одоо гол асуудал нь хардаа юм. Энийн нэг зорилго нь биш үү? Мэдээж өөрөө ингээ хангахын тухай Батад оржог бурхан ингээ хангахын зорилго нь мөн боловч яагаад та эхлээд зовж байгаа шалтгаан юу гэхээр та яг адилхан зовж байгаа хүмүүст яаж тухайн зүйлийг хангамжаа авж байгаагаа бид нар заах хүмүүс нь тухайн мөхс дорой хүмүүс нь байгаа даахгүй. Одоо жишээ нь архичин хүн архинаас яаж гарсныг архинаас гарсан хүн архичин хүнд яаж архинаас гарсныг нь зааж чадна. Би бол ерөөсөө тийм учраас амьдаа ингээд амьд надаас ингээд зөвлөгөө ингээл чи юм заад юм чингэнгүүд нь би юусэн шууд хэлдэг байхгүй. Би дүүн ингээ арх марх ууж байгааг учраас яг энэ тал дээр ямар ч туршлага байхгүй гэл мэдэхгүй юм ч угаасаа. Тэ тэрнтэй адилхан дүүнд хоцрох гэж ярьсан те. Яаж хоцрохгүй байж хоцордог байсан бохоо хамгийн гол нь шүү зөө. Дандаа хоцрохгүй цагаа барьдаг болохгүй чадахгүй амар олон юм болцсон зөө. Энэ ингээ зовоогоод байгаа. Тэсэн чи энэ хүн энэ шавх шалбаагнаас яаж гарч байгаагаа заана гэдэг чинь юр бус юм байгаад байгаа байхгүй. Юр бусын зүйл. Одоо жишээ нь цадар самуун, завхаарал, тэ архитал, дараа тавилт, уур одоо юу гэдгийг тэр бүх зүйлсүүдийг манайс бүгд зовж байгаа шүү дээ. Тэгсэн чинь яагаад зовоод тэгэхээр хэн төрүүлж Исая шиг хэн миний дуудлагыг аваад явах вэ гэсэн чинь Исая би явъя гэсэн чинь Исая ингээ илгээдэг байхгүй. Тэрнтэй адилхан бүгд цадар самууны асуудалтай, бүгд уурын асуудалтай, бүгд шунлын асуудалтай, бүгд одоо ингээд баах юм. Гэсэн чинь хэн нэгэн төрүүлээд эзнээс тэрийг мөхс дорой байдал дундаа эзнээс аваад тэгээд маш бодтой алхамаар маш тодорхойгоор өвдөлттэйгээр өргөсөө нэг нэгээр авсан ийм зүйл гарсан хүмүүс тэрийг заахтаа бүр маш тодорхой заана гэсэн. Зүгээр нэг сүнслэгээр те ингээд Есүс нэрээр зүгээр тэд удаа дуудмуу тэгэл эсвэл те ингээд мацаг байраа залбир мэлбэр ч юм уу. Цаана амар чухал нарийн юмнуудыг зөвхөн нөгөө хүн чинь мэдчихэв. Ягаад гэхээр ингээд зовж байгаа өдөр болгон зовж байгаа юм уу ингээд тэг бүх юмтайгаа эд эстэйгээ хамааралтайгаа зовлон маш чухал байгаа. Гэсэн чинь нэг үрчлэн ингээд яаж гарч байгаагаа ингээд тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг ингээд биелүүлж байгаа хүн л захин биелүүлэхийг бас зааж чадна гэдэг байгаа байхгүй. Тийм учраас манайс байгаа нөгөө мөхс дорой байдал нь өөрөө ийм чухал одоо уялдаа холбоо байгаад байна. Тэр гурван зүйлийг бисээ ярьсан. Мөхс цул дорой байдал нь бид нарыг бардамнахаас бүх гим нүглийн үндэс болсон бардамнах гэдэг гим нүглээс шууд бардамнах боломжгүй болгодог зүйл хамгийн гол нь. Бардамнах нэг юм өгдөл байгаа мөртлөө яаж бардамнахгүй байх вэ гэж зовж байгаа биш зөө. Бардамнах гэдэг өгдөл юуч байхгүй. Тэгэхээр амар гоё яваад байгаа байхгүй. Яг го мэдээж зовлон хэцүү шүү дээ. Гэхдээ цаана ийм чухал утга учиртай. Хоёрдугаарт нь болохоор тий бусдаас Бурхнаасаа болон тэр бүх сайн сайхан зүйлийг авна. Бусдад бас сайн сайхан зүйлсийг дамжуулна. Тэр сайн сайхан зүйлүүд нь ойлголт, уучлал. Гуравдугаарт нь тухайн уучлалаасаа гадна тухайн зүйлүүдэд дандаа уучлал авах юм уу? Зүгээр ингээд уучладаг. Хэр боллоо усанд ороод уучлууллаа. Дахиад ингээд өдөр болго ингээд хэртэл угаагаал биш хэрддэггүй болох чадвар хүртэл байгаа. Тэр нь болохоор 3 дугаарт нь мөхсдөл Христийн хүч яаж хэрдэхгүй явах, яаж ариунаараа байнга явах гэдэг нь орж ирнэ гэж ярьж байгаа. Тэгээ би хоёр жишээл энэ бол маш тодорхой. Хараа Голиат гээд авраг биетнийг бурхан маа эсвэл тэ гэрэл би бол гэдэг шиг шууд үх гээл зүгээр гэхэд ингээл чаклаа гэдэг шиг тэгэхэд Голиат пакл унчих бүрэн боломжтой. Голиат авраг биетнийг ялах ганц хүч нь илүү авраг биетэн буюу бурхан л ганц нь чадна гэдэг байгаа. Тэгсэн чинь бурхан яг энүүгээрээ ялах тактикийг ашиглахгүй байгаа байхгүй хамгийн сонирхолтой. Мөхс нэг ашиглаад Голиотыг ялдаг Давидыг. Тэгсэн чинь тэгэхээр бурханы тэр амар агуу зүгээр гэхэд Голиот үхэхтийн хүч нь байгаа мөртлөө ингэхгүйгээр сул дорой Давидыг бүр багаас нь арслан марсандаа тулдуулаад ингээд бөө юм бол айдс ингээд бөө юм дунд нь ингээд бурхан тэр агуу хүчээ ингээд нэвчүүлээд тэгээд цаг нь болохоор Голиотыг ялаад хаан ширээ мөрөө залж байгаа. Тэгэхээр манайсын мөхс дорой байдал нь ингээд асар чухал бурханы хүч ингээд сууг болох боломж нь байгаа даа байхгүй. Тэгээ зовлон нь бол мэдрэмж нь байгаа шүү дээ. Мэдрэмж нь байгаа мөртлөө цаана тэрийг туулаад гарч байгаа нэг зөвүүн зүйл. Давид ч гэсэнтэй ингээд хэдэн 10 жил багасаа ингээд хонь хариулахтаа ингээд санаа зовоо өөтгөрлаад ингээд өдөр болго нэг хонь хийгээд ингээд зовоод наранд хатаад баахан он жилүүдийн өнгөрөөсөн гэж байгаа байхгүй. Гэсэн чинь тэр болгоно нь
туулдаг юм зүйлээ ганцаардлаа, нойргуулаа бүх юма туулна. Гэсэн чинь яг цаг нь ирэхээр амар том авраг битнийг ялах боломжтой гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тийм нэг юм туулж гарч байгаа. Хоёрдугаарх нь сатаныг гин нүглийг, сатаныг үхлийг ялах ганц хүч нь бурхан өөрөө. Бурхан өөрөө хүртэл ялахтаа мөхөс сул дорой хүн болж ирсэн гэдэг байгаа байхгүй. Мөхөс. Яг мөхсөөр амьдарч байгаа л тэр нэг мөхөс долоо ингээл завчрал ингээл энэ мөхөс дорой байдал дундаа бүр ингээд үн мөнхийн агуу ялалтыг хийсэн гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр мөхөс дорой байдал, мөхөс сул дорой байдал нь ийм гайхалтай юу байна гэсэн. Эзний хүчийг бүрэн төгс болгодог гэж ярьсан тийм. Тэгэхээр энэ 7 хэрэгжүүлэлтийг та ингээд зураг мөрөд дараад авч болно шүү. Хараа мөхөс байдалд байгаадаа таларх нэгдүгээрт мөхөс байдалд байгаадаа таларх. Яг тэр хамгаалаад байна шүү дээ тийм. Хоёрдугаарт нь мөхөс байдалд байгаа тэр дүр энэ бүр хамгийн чухал. Дүр төрхөө бүр мэдрэх гэдэг байгаа байхгүй. Мэдрэх нь амар чухал. Хараа мэдрэх тусам та сүнсэндээ улам ядуу болоод улам савч нь хоосроод ирнэ. Улам савч нь хоосрох тусам Бурхны хүч улам дүүрэх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг мэдрэх нь амар чухал байгаа байхгүй. Ингээд яг ингээд тийм ээ би үнэхээр сул дорой. Тэгэхээр ардаа бардамнах юу ч байхгүй. Заримдаа итгэжнээс ингээд нэг манайс бардам гарч ирдэ шүү дээ. Мэдлэг зэдлэгээсээ болоод те. Би энэ гин нүгэлдэг, энэ хүн гин үлдчихлээ ч гинөө. Тэгэхээр манайс ингээд амар мөхөс сул дорой тэгж ярихч бүр ямар ч тийм өгдөл байхгүй. Тэгэхээр мөхөс байдлаа мэдэрдэг хүмүүс сул доройгоо бүр ингээд ядуу гуйлах ч юм бусдыг өө чи ми уус төр мөсөг ядахгүй шүү дээ ингээд. Бүр ингээд үүсч өгч байгаа бүр амар сул дорой хүн. Оюун санаа нь хүртэл ингээд ирүүл биш. Ухаантай биш. Төлөвшөөгүй, мяа, чадваргүй тийм сул дорой арчаагүй хүн. Тэрийг мэдрэх улам илүү сул доройгоо мэдрэх тусам тэгээ улам илүүгээ түр ярьж байгаа тэр гурван зүйлс бий болно гэсэн. Тэгээ хардаа мэдрэхээс гадна ингээд ажиглана гэдэг байгаа байхгүй. Тэгээ яаж алдаад байгаа юу болоод байгаа юм. Мөхөс байдалд байгаа дүр төрхөө өөрийнхөө дүр төрхөө Есүс шиг зэ. Есүс яг ингэж амьдэрсэн. Есүс мөхөс сул дорой байдал дотроосоо дуулуурт суралцсан гэж байгаа байхгүй. Юу Есүс чинь бурхан суралц шаардлагагүй шүү дээ. Гэхдээ тэнд нэг юм мөхөс сул дорой байдал дотроосоо ингэж нэг юм илчлэлтүүдийг, мэдгэлүүдийг гаргах тийм нэг юм процесс амар чухал байгаа байхгүй. Мэдлэгийн асуудал биш нэг юм маш чухал нэг юм мэдрэмж, нэг юм маш өөрмөцсөн нэг юм тэ шинжлэлтийн, шилжилт өөрчлөлтийн асуудал. Гуравдугаарт нь мөхөс байдалд байгаа бусдыг мэдэрнэ гэсэн. Бусдыг мэдрээд тэгээд тэднийг ойлго. Тушаал одоо хэрэгжүүлэлт. Мөхөс байдалд байгаа бусдыг мэдэр шүүх биш. Өөр чи ярьч байгаа хэдэн жил цуглаанд явлаа. Чи хэд удаа таслаа. Яалаа биш. Амар сул дорой байвал тэрийг сул доройг бүр мэдрээд яа зовж байгаа бүр яг гутланд нь өөрийнх нь гутлаа ягаад ингээд тэр чинь манайс нөхөр лаймаа хэрэгтэй байгааз яа зовж байгааг нь сонсохгүй бол яаж тэр хүнийг мэдрэх юм бүү мэдээ сүнсээрээ мэдрэх боломжтой ч гэсэн маш тийм бас тодорхойгүй те. Тэгээд ойлгоно гэсэн. Дөрөвдүгээрт нь мөхөс байдлаас гаргах хүчийг өөртөө гуу гэж байгаа. Бурхнаасаа гуу. Үлс чинь хоол өгөөч те. Ядарч чинь хүч өгөөч гэдэгтэй адилхан ийм мөхөс дорой байдал эндээс та гаргаж өгөөч гэдэг энэ гуйлт. Тэгэх юм бол бурхан загас гуухт нь могоо өгөхгүйтэй адилхан бидний мөхөс дорой байдлаас гарах хүч найдвартай өгнө. Гол нь тэр мөхөс дорой байдлаа яг мэдэр гэдэг байхгүй. Тэгэхгүй ороод ер нь олон юм дээр дайжгүй. Харин энэ дээр жоохон тийм байна. Тэгэхээр энэ олон дайжгүй зүйлсүүдээрээ мөхөс дорой байдал нь гайгүй болчих واخа гэж бол мөхөс байдал биш байгааз би олон тал дээрээ баян. Тэгэхээр яг энэ дээр явахдаа эзэн яваанд өөрөө очроо эзэн өөрөө мэднэ эзэн шиг нөө те. Гэтэл улам мөхөс болоо л. Тэгэх юм бол гуйлтууд чинь нэмэгдэл байна гэсэн үг байхгүй те. За тэгээ 5 дугаарт нь мөхөс байдлаас гаргах хүчийг бусдад заа. Энэгүй юм чи ингээд гуугаал ах юм бол гуй өгөгдөн. Хайгаал ах юм бол олдно. Тогшоол ах юм бол нээгдэнэ. Тэгвэл ингээд гуугаал ах юм бол найдвартай эзэн өгөөлнө. Чи өгж байгаа зүйл чинь маш нарийн ингээд тодорхой кино үзэхээр гоё үйл явдал болохоор ингээд найзууд ярьдэн шүү дээ. Хөөе хин яасан гэж тэгсэн шүү дээ. Тэгжихт яг тэгсэн ажууд яг ингэсэн тэгсэн ингээд ингээд зурглал ярьдэн шүү дээ. Ягаад тэгэхээр бүр амар зүүн хартсан байхгүй тэр ингээд цогцсороо ингээд бүр мэдрээд тэгсэн чи ардаа яг тэгжихт нүүрэн тэгсэн мэгсэн ингээд амар тодорхой. Тэгэхээр яг өөрөөсөө тэгж шалбаагтай байгаагүй шалбаагаас яаж гарахтаа ингээд бүр дүсэлж ярина шүү дээ. Ингээд амар хэцүү намганаас гарахын тулд ингээд нэг гараад явсан чи амар хэцүү байлаа болчихно. Тэгсэн чи ингээд амар амсгаа ингээд богдохгүй. Тэгсэн чи яг ингээд нүдрүү ингэжсэн чи тэд нэг юм баригдаад ёо моо гэж бүр амар ярих бах те. Тэгэхээр яг ингэж мэдэрж байгаа ингэж заахаараа яг адилхан хүй би яг энэ хатгач мэдэрж байгаа шүү дээ гээл те. Заах боломжтой гэж. За тэгээд 6 дугаарт нь болохоор мөхөс байдлуудын эрэлт гар гэж эзэн надад биднэрт ингэж хэлж байна гэж би хүлээж авч байгаа. Мөхөс байдлуудын эрэлт гар. Тэгээ мундаг чадвартай хүмүүсүүдийг ингэж
Тэгээ хайх гэхээс илүүгээр мөхс цол дорой байдлуудыг цуглааны орчинд тогтнож байгаа зорилго нь ерөөсөө бие биенээ босгон байгаа тий. Эсэд төлсөн хүмүүс хүн дарамт үүсвэр над дээр би таныг амраа. Би гэдэг нь хийн. Манус өөртөө байгаа байхгүй. Тэгээ би Есүс дээр ирээд амралт нь яг зовж байгаа хүмүүс нь ингээд адилхан зовлонгоо сонсоод ингээд ойлгох үед Есүс биднээр дамжуулан амралтаа болох жишээ нь тий. Тэгэхээр мөхс байдлуудын эрэлт гар тэгээд хамгийн сүүлд нь мөхс байдлуудаа өөрсдийнхөө бардамнахгүйгээр нэг нэгэндээ илчил гэж ярьд. Яг найзуудын төвшин ингээд манайс бол яхад их гоё үүдэг. Тэгээ энэ найзын дотн төвшнөө ингээд олон болгоул олон арт талтай болох гэдэг байгаа. Олон арт талтай, олон данстай ч гэдэг шиг тийм нэг юм олон гоё тал. Тийм. Тэгэхээр энэ 7 зүйлсийг цөмөрөө ингээд гоё бариад бүгд хамтдаа зэрэгцгаая. Амен.